За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдээрээ дэвтэр номоо гаргаад багшийнхаа асуусан асуултыг дэвтэр дээрээ тэмдэглэн хариулаарай. Цусны эргэлтийн эргэтэн тогтолцоонд хамаарагдах эргэтнүүдийг нэрлэн бичээрэй хүүхдүүдээ. За бүгдээрээ дэвтэр дээрээ тэмдэглэсэн байх. Цусны эргэлтийн эргэтэн тогтолцоонд хамаарагддаг эргэтнүүдэд зүрх, судас, цус гэсэн 3 эргэтэн цусны эргэлтийн эргэтэн тогтолцоог үүсгэдэг байна. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр зүрхний далаар дэлгэрүүлэн авч судалцгаая. За дэвтэр дээрээ хичээлийнхаа сэдвийг бичцгээе. Хүний зүрхний бүтэц үйл ажиллагаа. За одоо бүгдээрээ зүрхний дотоод бүтэцтэй танилцгаая. За зүрхэн 2 ховдол, 2 тосгуур, бүхий 4 тасалгаатай ба баруун зүүн гэсэн 2 хэсгээс тогтдог байгаа. За нэгээр тэмдэглэсэн хэсэг зүрхний баруун тосгуур, зүрхний зүүн тосгуур, за 3-аар тэмдэглэсэн хэсэг дээд хөндийн вен, 4-оор тэмдэглэсэн хэсэг гол судас буюу аортын судас, 5-аар тэмдэглэсэн хэсэг үүшигний артер, 6-аар тэмдэглэсэн хэсгүүд үүшигний венүүд, 7-оор тэмдэглэсэн хэсэг 2 хавтаст хавхлаг, 8-аар тэмдэглэсэн хэсэг аортын тал саран хавхлаг, 9-ээр тэмдэглэсэн хэсэг зүүн ховдол, 10-аар тэмдэглэсэн хэсэг баруун ховдол, 11-аар тэмдэглэсэн хэсэг доод хөндийн вен, 12-оор тэмдэглэсэн хэсэг 3 хавтаст хавхлаг, 13-аар тэмдэглэсэн хэсэг нь үүшигний тал саран хавхлаг байх нэ. Ингээ бүгдээрээ зүрхний дотоод бүтэцтэй танилцлаа. Одоо бүгдээрээ зүрхийг хөндлөн ногтолж үзвэл за зүрхний баруун талд 3 хавтаст хавхлаг, зүүн талд зүрхний 2 хавтаст хавхлаг харагдаж байна. За мөн гол судасны тал саран хавхлаг, үүшигний артерийн тал саран хавхлагууд хөндлөн огтлоход харагдаж байна. За тэгвэл хавхлаг нь ямар үүрэгтэй вэ? Хавхлагууд нь ховдлоос тосгуур руу цус орохоос хамгаалах үүрэгтэй. Мөн эдгээр хавхлагууд нь нэг зүгт нээгдэн үйл ажиллагаа явуулахаас хамаарч хүний биеэр цус нэг чиглэлд урсгадаг байх нэ. За мөн бидний зүрх хэрхэн ажилладаг талаар судалцгаая. За зүрх агшиж суларч байна. Мөн энэ хүү бичлэг нь одоо ховдлоос тосгуур руу цусаа шахаж бие эрхтнээр цусаа тарааж байна. За зүрхний булчин нь агших үед зүрх жижигэр нь цусаа гадагш шахдаг. Энэ үеийг систол гэнэ. Систолыг тосгуур ховдлын гэж 2 ангилна. За мөн зүрхний булчин сулрахад зүрх томрон ховдол тосгуур руу цус орж ирдэг. Энэ үеийг дистол гэнэ. За тосгуур ховдлыг зэрэг сулрахад ерөнхий амралтын үе үүсдэг. За дистол амралтын үе ээлжлэн зүрх цусаа хүлээн авч шахах замаар бие махбодыг хүчил төрөгчөөр болон шин бодисоор хангаж бодисын солилцооны хаягдал бүтээгдэхүүн болох нүүрс хүчлийн хий болон бусад бодисоос чөлөөлөгдөж байдаг байх нэ. За зүрхний баруун тосгуурын дээд хэсэгт бүлэг тусгай зүрхний булчингийн эсүүд байх ба түүнийг пейсмейкер буюу синусын зангилаа гэнэ. Энэ эсүүдэд үүсдэг цахилгаан сэрдийн нөлөөгөөр зүрхний булчин тасралтгүй тодорхой хэмнэлээр агшиж сулардаг. Ховдол тосгуур хоёул сулраад төр зуур тайван байх үеийг зүрхний ерөнхий завсарлага гэнэ. За тосгуурын агшилт буюу систол 0.1 секунд, сулралт буюу дистол 0.7 секунд, ховдлын агшилт 0.33 секунд, ховдлын сулралт буюу дистол 0.47 секунд. За ерөнхий завсарлага 0.37 секунд зүрх маань амрах нэ. Зүрхний нэг удаагийн агшилтын эхнээс дараагийн агшилтын эхлэх хүртэлх үеийг зүрхний мөчлөг гэнэ. За зүрхний мөчлөг нь 0.8 секунд гэж үзвэл зүрх минутанд 70-аас 75 удаа цогцлох нь байна.
За дээр систолын агшил 0.1 секунд, дистолийн сулралт 0.7 секунд, ингээд 0.8 секунд болж байгаа. Энэ маань зүрхний мөчлөг байх нь. За зүрх маань тэгвэл байнга ажиллаад байх нь хүүхдүүдээ бас зүрх маань ерөнхий завсралгатай байх нь 0.37 секунд байх нэ. За гэрийн даалгаварт өнөөдрийн хичээлээ баттгаад дараах даалгаврыг хийж багшийнхаа хувь чат руу илгээгээрэй. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.